Зохиолч Чогсмын Дашдарч Багын чулуун наадам буюу Марлын нүд. Өгүүлэг. Тоост замбууланг хүн өөрөө л өрн дорно гэж салгасан тэр заадлын буурал эмээл Уралын нурууг дэрлэн орших энэ хотод ирснээс хойш жилийн нүүр үзэж буцах хугацаа маргааш болжээ. Би оройн сэрүүнд гадагш гарч бүдүүн царсны ёроолдох дассан урт сандал дээрээ ирж суув. Алсад зүггүй хүүхдүүд төмөр чирээд давхив гэлтэй таран бай тачигнана. Хүүхнүүдийн гутлын шорон өсгий хар зам товшин тэндээс айлгүй цагаан инээд зүг зүгтээ цалгин цацагдана. Хаа газрын охид бүсгүйчүүд гэж часхийн инээхийн томтой улс байдаг бололтой. Өнөөдөрсөн амьтны хүрээлэнтсэн зураг авахын өвчин туссан найз маань гэнт өвгөө чи энийг хараач яг л бүсгүй хүний нүд чиг байгаа биз? Жаахан жишээд хардаа чи гэд хүзүүндээ мөнхөд уяатаа явдаг зургийн аппарата ширэн гэрнээс нь гаргаж ирэв. Марл гэж бичсэн хаягтай төмөр сарайлжны цаана зэгзийсэн өндөр туйхан гөрөөс хүний гар харахын зовлонг эдэлж тэдний нүдийг хужирлана. Хөөрхий дөө гэж бодогдно. Нэг л их гэмгүй урт сормоост бүлтгэр том хар нүд, жингийн од шиг хөлс бурзайсан шөмбгөр хар хамар, хойш урагш хаачлах сортгор хоёр чих. Зовлонгоор нь зугаацагч тэр хүмүүс рүү дөхөж ирэх гоо хүлээнх нь хөнгөн зөөлөн гიშгтэлд бүсгүй хүний намб шингэсэн чим шиг. Өдрөөс хойш Марлын нүд гэсэн үг морь эрх шар хэдгэн шиг салахгүй сэтгэлд эргэцэн. Би царс модны ёроолдох мөнөх сандалд суусаар хол ойрын бодлын суунаг цагаан манан дунд хөвсөөр байлаа. Тэгсэн сэтгэл минь модон завсраар тусах нарны мэлэрг цагаан туяан доогуур зэдлэн алсалж шар булгийн тал руугаа хулжин одов. Тэнд очоод адууны үнэр хөхүүртэй айргийн ишгрээнд хөлчүүрэн булгийн усанд сарны туяагаар туулай харайлган тоглож байваа. Тэр жилсэн мөн л ийм нэг намуун үдэш би марламаг хүлээн сууж байв. Үдшийн бүгээн гэгээн дундаас марламаа минь бүртэлцэн гарч ирж ойрцсноо шүүдэр буусан ногоон дээр хормойгоороо бие орон чимээгүйхэн цомцойн суулаа. Их хүлээв үү гэж дуулдах төдий асуув. Араас нь залгуулан оройн ажил барагддагвэ гэв. Би түүнд ойртон мөрөөр нь тэрвэрч сайл ханхалсан халуун бор гарыг атгав. Чи өнөөдөр адууга хаанаас олвоо? Баригад дээр шинэ кино ирсэн гэвүү? Анжаагийн охин хотоос ёстой нэг яамай гутал олж ирсэн байна лээ. Яар шиг би маргааш чамайг цэрэгт гаргаж өгч чадахгүй шүү. Ааваас чинь зовоод байна. Гайгүй байлгүй. Би тэгдэг нь бишээ. Гэрлээ чамайг гаргаж өгөх үз? Худлаа гэвэл та хоёр хідвэн өдөрлөг дээр нэг их суудал тааруулаад байсан биз дээ. Мэдэхгүй. Хэн эс мэдлээ дээ? За тоглосон юм. Царай чинь улааж байх шив дээ. Мэдэхгүй. Хөгшин хичээрээ битгий даапал. Өөрөө л мэдэхгүй юу да. Бичээд л байвал би хариуг нь явуулаад л байна. Зуны огтор бор шөнө уртхан өвшөөгт өнгөрч үүр хираалахгүй дан дээлтэй жихүүцэх билээ. Одоо хоёулаа харьцгаах уу? Ээжийг басхоос өмнө гэртээ орё л доо. Би яагаад вэ?
Үгүй ээ. Цуг орж болохгүй. Сэргээс ирэхээр чинь хоёулаа цуг. Та ямар балаа юм бэ? Сэнтэг дооё юу юм? Хэ? Явахгүй юм чинь. Тэр муу уяаг нь тасалж хайчгаад л гэртээ харчихгүй юу? Гэр манаад байвал уу? Тэгвэл бултчихгүй юу? Нэрэл сэнтэг дооёог давсан мэт газар унан намайг чангаар инээхэд марламаа намайг давхин цохиж авснаа дагаж инээлээ. Бид хоёрын инээдэнд ойролцоох дэрсний хөлд хонголсон нойрмог болжмор жир хийх сонсогдоно. Бид хоёр гэр гэрийнхээ зүг сэм одов. Намайг илүү гэртээ орж ирэхэд айг цагааны үнэр сэнгэнэж сагсан тараг хаяа нэг полхийн дуугарч шүүсэн арцны шар ус чол чол хийн. Бамбай хайж зузаалсан хоймрын муу халзархай нүртэй модон орон дээр агааг би заавал өвөрдөлж унтна гэж зөрүүдэлсэн дүүмэн битүү хамраа шуухтнуулан унтж байна. Марламагийн гэрээс ээжийнх нь дүнгэр ярих дуулцснаа уурн өдөрийн дуу гарч янданга тон цохиж хөөлөх сонсдов. Манай том гэрийн хаалгач харж төмөр дөрөөх харсан нь аав адуунда өөрөө явхаар шийдсэн хэрэг байв. Ингэж шар булагт минь нэгэн өглөө болов. Энэ өглөөнөөс хойш 3 жил өнгөрчээ. Марламаа холын бэр болон одоод гэрийнх нь буур бүдгхэн борлогтон хоцорчээ. Би цэргээс салгадж ирсний дараахан шар булгийн минь талд дахиад бас нэг шинэ өглөө боллоо. Энэ бол наадмын өглөө байсан бүлгөө. Наадмын өглөө энгүүн атлаа цаанаал нэг өөр өнгөлөг сайхан. Дурдан шиг цэнхэр тэнгэрт тонмол шар нараа зоосорч бүртих үйлгүй наадмын өглөө эхэлнэ. Хүлээн авагчаар явах уртын дуу дэнж даван хангинаж хонь хурганы хүүхдүүдийн чих зөөлөрч үгийн зүртэл дэрвэлзэн хөдөлцгөөно. Сайрт явлан хазартаа түүхий сүүний цэцгийг төрхүүлэн гялалзуулсан мухар бор банд нарыг эгчмэд нэгэн хөтөлсөөр өглөө эртийн гийжд болцгоон саахалтын айл хэсцгээж удаан хүлээсэн баяртаа яарцгаана. Харин өвгдөл эсэ яарах мэт хоймортой нөмгнөөр завлан сууцгааж цайгаа ууцгаан гансаар улаан дүнсэн тамхи нэрэн дуугүй дүнсийн хэсэг болно. Тэд наадмаа мартацгааж орхивөө гэтэл тийм биш бололтой. Авдар дээрээ баадантай дээлээ гаргуулan тавьсан харагдана. Юмны учир гадралж яваа шаавай охид гойж яваад урд айлд хотоос ирсэн ганган ихчийгэд уурайн хээнцэрлэж алхасаар морины уян тийш очих авч хиймэл намбаа мартаж үеийнхэнтэйгээ дарвин хөлөө гоцгонуулан давчсаар мортойгоо нисэн одоцгооно. Өчигдөрхөн агаа өөрөө хонио хариулаарай. Би наадамд явна шүү гэж тонирхож байсан дүү минь өнөө өглөө сайхан зан хөдөлж гэр орныхоо ажлыг гялалзуулж өөрөө хоньны хишгийг надтай ацаглаж байна. Ээж маань өглөө эрт цөөн усаар тогоо авч аав бид хоёрт их л ёсорхуу барьж байна. Удалгүй аавын царай улаа бутарч инээмсэглэн тухтай сууж авахд ээж алив өвгөө та хурдалж үзээч. Өглөө сэрвэн дээр газар дөхөх минь. Одоо ингэсгээд халуу байгж орхин шүү. Цэнгэлээ миний охин цуваа авч яваарай. Бороо ормоор бол хонио шалавхан гэр рүүгээ хандуулдаг юм шүү. Аргалаа бүтээхээ мартав. Дэлгэцтэй ааруулаа оруулаарай гэд дондголзуулж гарлаа. Багуудын хэрд аав ээж бид гурав хар хашуу тойрон гарч ирэхэд сумын төвийн хэдэн цагаан байшин дээр
тугдал ба намирч морьтой явган хүмүүс бужигнаж модон шөнгийн оройд зоосон дэлбгэр бүрх шиг цагаан хоолой нэг үе паржигнснаа уртын дуу явж тэгснэ зөв гүцээ ээш өөрөө суучих юм а гэж бачууран орилох. Жамин занч энэ жил мөн хүчтэй байна гэх магтаалын үгс их захгүй холилдон урсна. Тэгснээл эмэгтэй хүн манай сум энэ онд мал өсгөх улсын төлөвлөгөөнөөс гэж дуржигнуулах нь холоос сонсогдно. Наадмын ногоон дэвжээний хойд талд угсруулан барьсан хоёр гэрээс хиншүү хэрв санхлан цагаан халааттай авгаачвал орж гарч бондгонон гүйлдэнэ. Шинэхэн барьсан гэрүүдийн хаяанд хагчин овоолсон түлээ сандаалж тамхиа залхуутай сорон зэгэл утаа суунаглуулж тамхины утаандаа нүдэ жонилгох гуанзны бэлтгэгч шихэр хар хүүг хэнч эстоон. Тэр өөрөөч амирлангүй бодит нэгэн бололтой. Наадмын талбайн захад зогсох өнгө гундмал модон төвштэй газ 51 гэх машин дээр ханцуугаараа хөлсөө хаа нэг шудрах хоршооны агент хөх хар хүн 8-анда улаарах болтой. Түүний тал бүрээс шинэвтэр бүр навтарсан нэгт 3-ын төгрөг барьсан сайртай сайргүй жижиг гарууд эрвэлзэн зүтгэцгээж "Хөдөлгчаа, яманы шээс авъя" гэж орилдно. Үнэн дээр хөдөөний хүүхдүүд лимоны шүүс гэснийг эхэлж андуу тогтооцоож ингэж нэрлэдэг байсан юм. Цэргээс ирсэн хэдэн залуус амь нэгтэй морины нуруунд дээр хөндлөдөж ам давсан ганц нэг нь их том бүх шиг хөшилдөж зөксөөр. Ногооны уняар хүдэнтэх хөндөй өгсөн наашлах тоосны үзүүрт цэнхэр туг намируулсан нэгдлийн даргын брезентэн бүрхүүлтэй ногоон газ 69 машин харагдах үе наадамчид дуудуугаа улдсан шуугилдэж эхлэвэ. Хүүхэд нь арай цайвар хувцастай юм а? Аливжи наад дурангаа өгөөд хөч. Манай хүрэнтэй яасан адилах юм бэ? За, араас нь 2, 3 бөөнөрөө гараад ирлээ. Тэр нэг бөөн яваагийн өмнөх чинь даадай бор шивдэ. Харлаа. Хүүхэдгүй нэг юм давхиж явна. Хүүе, миний муу шарга тэр ирж явна. Хөөр химэндэ гэж аль мордъё. Амдаж очоод хэд сайн гууглаад өг. Чиний дууг таньнаа цаадах чинь. Энэ морьтой улсууд зам чөлөөлж хоошоо байгаарай. Журамтай наадсгаа нөхдүүд. Ингэж хадуурдаг мал гэж бас байдгаа. Тэр хүрэн морьч хөлийн ирч саараагүй байх шүү. Удсан ч үе морьтонгуудыг хорж дийлэх юм бололтой. Тэд газраар сад тавих омглон улаан өрөөлгва болж хөндөй өгсөн айсгүй их тоосыг угтан нэвсэлцгээв. Зүрхэн хөөрсөн морьд хурдан хөлөөрөө хайрга цацлан шидэлж замд юу дайралдсан дээгврэн харайхад бэлэн хазаар булаана. Миний өмнөөс хатруулан ирж яваа хэсэг мартин дотроос бидэртээ өндөр бормоор тасран янзгааснаа эзэнтэйгээ ам булаалдан хадууран нааш хурдлаа. Дээр нь суусан биелэг борбосгүй морьныхоо амийг 2 гардан ханартал татсан авч эргүүлж чадсангүй. Үгүй ингэж морио агсгнуулж байж морин булгаад ойчих вийдэ гэж бодтол миний морьч хариу үүрсэн янзгааж тэр зүг тэлүүлэн зүтгэв. Энэ бор морьтой бүсгүй бол марламаа мөн байлаа. 2 морь маань үүрсэн уулзаад дух хүзүүнийхээ нойтон хөлс заарыг үнэрлэн дотносож сүйд болов. Ухаант адгуус хүртэл нэгнээ ижил сүргээ сандаг ажээ. Марламаа цэнхэр торгон тэрэлгэн дээр ногоон дурдан бүс ороож толгойдоо гялалдсан туушин алчуур зангиджээ. Царай нь борлон сэвтэж баг зэрэг мариалчихжээ. Харц толгорч би рүүгээ харахад би марламаа гэж догдлон хэллээ. Марламаа зөөлхөн инээмсэглэх айдснаа харц буруулан
газар ширтэв. Нүдээ хэдэнтэй цавчилж дусал нулимс гялтсхийн ойцсоор бидэрт бор морных нь сумлан зассан дэлэнд шингэн алга болохыг би анзаарлаа. Тэгснээ марлмаа жолооцол бураа хонж суудлаа засан хормоогоо давшуургацснаа миний дөрөөнөөс өксүүлэн анхааралтай ажиглав. Хоёр нүдний харц тулгархад ялимгүй сүрс алдах шиг болсноо нулимс гүйлгэнсэн нүдэрээ би чинь бүсгүй заяанд төрсөн хүн шүү дээ. Өршөөгөөрэй гэж хэлж байлаа. Энэхэн үес морин туурай пижир пажир дуугарч "Марлоо! Чи яачих вэ?" гэх парига дуу ард гарч нам гүмийг цочов. Эмээл дээрээ 2 хэр насны сөөсгөр охин дүүрч угалцтай монгол гутлаар морио давирах бүдүүн бор ир. Охин маань унтчихлаа. Хоёулаа гол гарч дооёогинд очиж хүүт юм олж уух уу гэд сөөнгөцснөө. Өврөөсөө далбар хөх торгон алчуур гарган улаан хүрн нүүрнээсээ зоргоороо нэг туслах хөлсийг шүвтрэн арчив. Тэгснээ сэрүүцэх болтой доодруула царвойлгон нүүр рүүгээ үлээчин байв. Марлмаа гинт надаас нүүр буруулснаа жолоогоо докторч бор морныхоо гуйнд шавхийтэл ташуурган "Чү!" гэж зангирсан хоолойгоор дуугархад амгалан бор морь атга шороо пархийтэл цацсан ухс хийв. Харин миний хар морь юу болж байгааг ойлгож ядан чихээ хайжлан хойноос нь гайхширсаар араас нь нэхэн янцгаана. Тэр омголон морьт бүсгүй цэцэгт талын дундах хэдэн бор толгойг орон жижигэрсээр далдорхгүй. Мөнөх хүүхэд дүүрсэн эр араас нь алдахгүй нэхэн бүдүүн хээр мориороо тэмээжлэн тавчуулсаар явж одов. Надад юу наадам мантай болж гэртийн хармаар санагдав. Би замын хажуугийн өвс ногооноос гайхаж самуурсан бодлоо цуглуулах мэт газар ширтэн гэлдрүүлж 2 хамар давв. Тэгснэ согтуу хүн шиг уйлах дуулахын хооронд гууглан савчиж хорвоогийн дамшиглалд багтарч чадсан цээжээрээ талын салхийг зүсэн сэрүүцүүлж явсаар хонин дээрээ ирв. "Ага, та яасыг харайлгаа вэ? Морь ус уулган болчихж шүү дээ. Та яагаад урвайчхав? Аавд ногтоор шавхуур дуулсан байхаа" гэж шулган саарл. "За, олон юм донгосоод байлгүй харь. Хэдэн туглын ихтэн авахуулаад алдчихва. Чи зүгээр төвг шүү" гэж ихэрлэхэд дүүмэн нэг том харснаа муу халуун мориндоо мордон сүд шогшуулсаар урд хөдөл давлаа. Алсын холд марлмаагийн хадамд очиж нутгшсан цонжийн нуруу сүүмэлзэн цэнхэртэж түүний наахан талдах сумын төвөөс наадмын үлмэдэг улбар тоос тэнгэрт царайн манарч харагдана. Хээрийн хойморт хорвоогийн эрээн барааныг ухааны хэрээр тунгаан ганцаар байхч аятайхан санагдах үе би нар аргамжийн төдий болоход хонио гэрийн зүг залчаад би шарвалгийн доод хөн дээр хатруулж ин явсаар багын чулуун наадам дээрээ ирж мориноосоо буулаа. Овоо хэдэн жил өнгөрсөн ч марлмаа бид хоёрын чулуун наадам тоглож байгаад өчигдөр орой орхиод явсан юм шиг л байрандаа байх авч ов товхон ургасан өвсөн дунд зарим нь үзэгдэхгүй болж газарт шигдэн ургаажсан байх юм. Хоймрын цоохор авдар хөхүүртэй айраг бид хоёрын ор хүртэл янзаараа. Аяг хийж тоглодог шаазангийн хагархай дотор борооны ус тогтсон нь дусал нулимс шиг цээлэлцэн. Бид хоёрын наадам дундаг шаазгай алаг морд маань бөөрөө нийлүүлэн гаднаа байж байх юм. Түүний цаахан талд гүүн зил дээр
бараан зүсмийн адуу хураасан байна. Энэ бол шинэ юм байлаа. Хоёр гэр шинээр нэмж барьсныг анзаарвал манай аавынх Марламагийн ээжийнх болохыг доторх ор тавилгаар нь таахад төвөггүй байлаа. Чулуун наадам дотроос минь бараг нүүр алгадан ухсгийж бассан 70 хил болжмор хэдэнтэй нааш цааш агаар сүлбэн ниснээ дэргэд шахан буй ургаа чулууны орой дээр суун тусан шагширч сүүл толгойгоо годгонуулан сандарна. Өвсөөр тойруулан зассан алганы хонхорхон чинээ үүрэн дотор нь гурван бор цоохор өндөг нь үзэгдэхтэй гүйтэй. 70 хил санд чин нэгийг надад дахин учирлана. Би чиний өндгөн дээр яалаа гэж сүүдрээ унах вэ? Хөөхөн шуухай минь. Дараа ирэхэд улам олуула болчихсон байгаараа гэж хэлсээр үүрнээс нь холуур тойров. Би 3 жил хадгалсан жижигхэн алаг чулууг төрөвчнээсээ гаргаж ирэв. Нутгийн чулуу холд яваа хүнд ээлтэй байдаг юм гинлээ. Чи хадгалж яваад ирээрээ гэж хэлээд Марламагийн надад өгсөн чулуун тэр хөлөрсөн гартаа атгаж байгаад сая өгсөн юм шиг бүлээн байваа. Би тэр мүлгэр чулууг хоймрын авдар дээр зөөлхөн тавилаа. Тэгэхэд хөдөөгийн нам гүмээс бодол минь наадмын зүг өөрөө бэлчин одсонсон. Шингэх нарны туяанд алс цанжийн нуруу хөрийн цог шиг улааран алтарч шаргал бор тоос тэнгэр өөд суунаглан үзэгдэнэ. Өөрийн болжмор жир хийх дуугаараа бодлын минь шарвалгийн талаас адуу шиг буцаан хурааж ирэх үе. Свердловск хотын мододын цэцэрлэгт хүрээлэнд шүүдэр бууж хөгшин царс мод бодлогошрон дүнсийж хуучин сар хээр хонжээ. ертөнцийн оньсог мэт цоошин нэг өглөө эхэллээ. Шарвалгийн талд энэ өглөөний шин нар чимээгүйхэн мэлтрэн гарч ирэхэд Марламаа бит хоёрын чулуун тоглоомд буусан шүүдэр нарны туяанд мөрөөдлийн цэнхэр одод шиг гялалзсан байгаа та. Марал гэдгийг холын тэнгэрт гэрэлтэх холбоо 3 од гэж би бодож явсан юмсан. Зохилогдсон Чоксмын дашд орж 1981-ээс 1982 он Свердловск хот. Уншсан Эрхэнбаярын Баттарж 2026 он. Завхны Уляастай хот.